Сайн байцгаана. Өнөөдрийнхөө дугаараар герман хэлтэй орн руу аялал жуулчлалаар эсвэл ажиллаж амьдрах гэж ирж байгаа хүмүүс ямар нэгэн байдлаар анкет бөглөх болдог шүү дээ. Тэр анкет бөглөхөд хэрэг болдог хэдэн үгсийг өнөөдөр сурцгаая. За анкетэн дээр ерөнхийдөө эхлээд хувийн мэдээлэл гэж байдаг. Тэрийг германаар persönliche Daten гэж хэлнэ. За өөрийн нэр Vorname. Авуг нэрийг хоёр янзаар хэлж болно. Nachname, Familienname. Төрсөн он сар өдөр, Geburtsdatum. За энэнийг бичихтэй ерөнхийдөө Монголд болохоор эхлээд жилийн үтчээд сараа бичээд өдрөө бичдэг те. Тэгэхэд энд герман хэлтэй улсад болохоор эхлээд өдрөө бичээд тэгээд цэг тавиад тэгээд сараа бичээд тэгээд цэг тавиад тэгээд жилээ бичдэг. Жишээ нь би 1990 оны 1 сарын 30-нд төрсөн гэж хэлэх юм бол Ich bin am 30. Jänner 1990 geboren гэж хэлэх нь. За Hus, Geschlecht тэ за энэ дээр эрэгтэй männlich, эмэгтэй weiblich гэж байна. Гэр бүлийн байдал Familienstand. За энэ дээр ганц бие ledig хийсэн тэг хүнтэй суусан verheiratet, сүү тавьсан verlobt, эсвэл салсан geschieden тэг хүүхэдтэй юу Kinder. Энэ дээр болохоор nein хүүхэдгүй, байгаа бол яа гэдгийг бүглэнэ. За эхлээд хаяга бичихтэй эхлээд гудамжныхаа нэрийг бичнэ. Straße. За Европын орнуудад ерөнхийдөө нөгөө шуудангийн индекс гэж байдаг те. Тэрийг Postleitzahl гэж хэлдэг. За давчлаад ерөнхийдөө заримдаа бичсэн байдаг. Тэрийг PLZ гэж бичсэн байдаг тийм ээ. Дараагийнх нь hot, Ort гэж хэлнэ. За жишээ нь Улаанбаатар. За улсынхаа нэрийг бас бичнэ. Тэрийг Land гэж бичсэн байдаг. За жишээ нь Mongolei гэж бичгэнэ. За холбоо барих утасны дугаар mail хаяг бас бичсэн байдаг тийм ээ. За утасныхаа дугаарыг телефон гэсэн хэсэгт бичгэнэ. За mail хаягаа email гэсэн хэсэг дээр бас бичихнэ. За өнөөдрийнхөө дугаараар яаж хувийнхаа мэдээллийг германаар анкетэн дээр бөглөх вэ гэдгийг сурцгаалаа. За хэдүүлээ дараагийнхаа дугаараар уулзцгаая. Баяртай.